Сайн байцгаана уу? Та бүхэндээ мультимедиа суралцахын зарчмуудаас хугацааны зэрэгцлийн зарчмыг танилцуулъя. Өнөөдрийн хичээлээр түүний тодорхойлолт, онлын үндэслэл, эмпирик үндэслэл, захын нөхцөл болон жишээнүүдийг авч үзье. Суралцагчдад ойлгоход илүү хялбар байлгахын тулд яриа болон зургийг тухайн агшинд зэрэгцүүлэн үзүүлэхийг хугацааны зэрэгцлийн зарчим гэнэ. Онлын үндэслэл тухайн нэг агшинд хөдөлгөөнтэй дүрс болон яриаг зэрэгцүүлэн холбож суралцагчдад танилцуулахад тэдгээрийн уялдаа холбоог төсөөлөн сэтгэж ойлгох чадвар нь илүү сайн байдаг. Харин хөдөлгөөнтэй дүрс болон яриаг салгаж үзүүлбэл суралцагчдад тэдгээрийн уялдаа холбоог төсөөлөн сэтгэж ойлгоход их хүндрэлтэй. Эмпирик үндэслэл бидний туршилтанд хөдөлгөөн дүрс ба яриа хоёрыг хугацааны өөр агшинд үзүүлэхэд 5 сурагчаас 3 нь сайн ойлгосон үзүүлэлттэй байсан. Харин хөдөлгөөн дүрс ба яриаг 1 цаг хугацаанд зэрэгцүүлэн үзүүлэхэд судалгаанд оролцсон сурагчид бүгд сайн ойлгосон үзүүлэлттэй байсан. Сүүлийн өгүүлбэрт бол бидний судалгаанд 8 сурагч оролцсоноос 8-уулаа сайн үзүүлэлттэй гарч ирсэн. Үр дүнгийн дундаж хэмжээ нь 131% байна. Хөдөлгөөн дүрс ба яриа хоёрыг нэгэн зэрэг үзүүлэх нь хүний оюун ухааны ойлголцод илүү нийцдэг. Тухайлбал хүнд хөдөлгөөн дүрс ба яриа хоёрыг нэгэн зэрэг үзүүлэхэд хөдөлгөөн дүрсийг нүдэрээ, яриаг чихээрээ хүлээн авах чадвартай. Мөн сурагчдын мэдээллийг ойлгох чадвар нь аль нэг суг нь хязгаарлагдмал үед хангалттай биш байдаг. Яриа болон дүрс хоорондын уялдаа холбоог гаргахад сурагчдын идэвхтэй танин мэдхийн үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй. Захын нөхцөл удаан үргэлжлсэн хичээл гэхээсээ илүү богино хэмжээний олон утга санааг агуулсан хичээлийн үед мөн багш төсөө сургалтын үед хугацааны зэрэгцлийн зарчим нь үр дүн багтай. Жишээ нь радиогийн мэдээг бага насны хүүхэд төдийлөн сайн ойлгодоггүй. Харин насанд хүрэгчид болон ахмадууд илүү сайн ойлгодог. Дараах жишээнүүдийг авч үзье. Жишээ 1. Жишээ 2. Савхан чамд үнэхээр их баярлалаа. Байзаараа. Гэхдээ нүсэж байгаа штэ. Бид хүүхдүүдэд хооллохоос өмнө заавал гараа савгаар угаах хэрэгтэй. Үгүй бол гарна дахь мянгууд үржиж бидний өвчлүүлнэ штэ. Хөөсөн баатрууд. Тэш ба сан баатар болчихлоо штэ. Би та нартай маш чухал нэгэн зүйлийг хуваалцмаар байна. Бид гараа угаах ёстой гэдгээ байнга санаж байх хэрэгтэй. Хэрвээ угаахгүй бол яг л 100% адилхан. Бид бие биедээ гар хүрэх болгондоо мянгуудыг дараагийн хүндээ тарааж байдаг. Цэвэрхэн гар биднийг эрүүл чирэг аюулгүй бас хүчтэй байлгадаг. Өдрийн 4 онцгой тохиолдолд бүжиглэхийн тулд савхан дуу дуулахын тулд 1-р бие засныхаа дараа гараа савгаар угаарай. 2-р хүүхдээ хураасныхаа дараа гараа савгаар угаарай. 3-р хоол хийх эсвэл идэхээсээ өмнө гараа савгаар угаан. 4-р хүүхдээ хооллохоосоо өмнө гараа угаарай. Савнгийн найз болоорой. Жишээ 3.
үнэхээр их баярлаа. Байзаарай. Гэхдээ нүсэж байгаа штэ. Бид хүүхдүүдэд хооллохоос өмнө заавал гараа савгаар угаах хэрэгтэй. Үгүй бод гарын дах нянгууд үржиж биднийг өвчлүүлнэ штэ. Жиш нэлээд өсвөл сайтай юм аа. Хөөсөн баатрууд. Ээжээ та Саванбаатар болчихлоо штэ. Юу гэсэн үг вэ? Саванхын найз байсан байх нэ? Саванхан. Тэний анхны хэлсэн үг. Тэш бас Саванбаатар болчихлоо штэ. Байранда анхаар бэлдээд бид та нартай маш чухал нэгэн зүйлийг хуваалцмаар байна. Бид гараа угаах ёстой гэдгээ байнга санаж байх хэрэгтэй. Хэрвээ угаахгүй бол яг л буйхан орилонтой адилхан. Бид бие биедээ гар хүрэх болгондоо нянгуудыг дараагийн хүндээ тарааж байдаг. Цэвэрхэн гар биднийг эрүүл чирэг аюулгүй бас хүчтэй байлгадаг. Өдрийн 4 онцгой тохиолдолд бүжиглэхийн тулд савнхан дуу дуулахын тулд нэгдүгээр бие засныхаа дараа гараа савнгаар угаарай. Хоёрдугаар хүүхдээ хураасныхаа дараа гараа савнгаар угаарай. Гуравдугаар хоол хийх эсвэл идэхээсээ өмнө гараа савнгаар угаана шүү. Дөрөвдүгээр хүүхдээ хооллохоос өмнө гараа угаарай. Савнгийн найз болоорой. Гараа угаарай. Савнхан баатар болоорой. Гараа угаарай. Савнхан миний найз болоорой. Хугацааны зэрэгцэлтийн зарчмын тодорхойлолтоос үндэслэн дээрх жишээнүүдийн 1 ба 2 нь сөрөг. Харин 3 нь эрэг жишээ юм. Анхаарал тавьсанд баярлалаа.